Монголын үндэсний олон нийтийн телевиз, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран бүтээв. Яасан сурагчтай бүгд өдрийн мэндийг хүргэе. Эрхэм мөндөд үзэгчтэй манай 100% танин мэдэх хүн уралдаанд нэвтрүүлгийн 3 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Биднэрт шинэхэн 10 сурагч шинжлэх ухааны мэдлэгээ уралдуулан сорихоор ирсэн байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 11-р сургуулийн сурагч Тамир. Нийслэлийн ерөнхий боловсролын лидер сургуулийн сурагч Март. Дархуул аймгийн ерөнхий боловсролын оюуны ирээдүйн сургуулийн сурагч Билгүн. Ерөнхий боловсролын хобби сургуулийн сурагч Минжинсан. Гойвалтай аймгийн Чандан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Мөнгөн Сарнай. Нийслэлийн ерөнхий боловсролын 11-р сургуулийн сурагч Анар. Архангай аймгийн 1-р сургуулийн сурагч Төгөлдөр. Булган аймаг Хишиг өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ган Тогтох. Архангай аймгийн 1-р сургуулийн сурагч Оюун Дэлгэр. Монгол Улсын их сургуулийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Марл. Оролцогчид асуултаа сонсож дуусаад 30 секундэд дамжиж ABCD хариултнаас сонголтоо хийдэг байсан бол үүний дараа өөрийн хариултанд хэр итгэлтэй байгаагаас харгалзаж тэг 30, 50, 80, 100% гэсэн шоонуудын ард зогсох ёстой. Эдгээр шоонууд нь оноогоо хэрхэн үржүүлэх, алдах, хадгалах вэ гэдгийг шийдэх боломжийг олгож байгаа юм. Жишээ нь 1-р төвчний 4 онооны асуултанд хариулж дуусаад тэг хувь дээр зогсвол буруу хариулсан ч зөв хариулсан ч нийт онооныхоо 25% буюу 1 оноог аавна. 30% дээр зогсвол буруу хариулбал оноо алдахгүй, харин зөв хариулах юм бол нийт онооны 50% буюу 2 оноог авна. 50% дээр зогсоод буруу хариулвал 25% буюу 1 оноог алдаж, зөв хариулвал 100% буюу 4 оноог авна. 80% дээр буруу хариулвал 100% 4 оноо алдна. Зөв хариулвал 150% буюу 6 оноог авна. Харин 100% дээр зогсвол 200% оноо буюу 4 оноогоо үржүүлэн 8 оноо авч, алдвал 200% буюу 8 оноог алднаа. За үзэгчтэй их манай 3 дугаар дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Та хэд маань ч гэсэн хамт суугаа хүмүүстэйгээ гоё бяцхан өрсөлдөөн болоод үзээрэй. За 1-р асуултын сурагчтай танилцуулъя. Хүний цусны улаан эсэд ямар металл агуулгаддаг вэ? A. Цайр, B. Зис, C. Кальц, D. Төмөр. Гисэн асуулт сурагчд маань очижээ бодох хугацааг эхлүүлье. За сурагчид маань тэгээд өөрсдөө хэр ихтэй хаа гэдгийг бас цуг бодох нь өчтэй. Бид эхний үеүүдэд өөрсдийгөө яг ямар шууд стратеги тоглох вэ гэдэг байна. За Ган Тогтхоо юу гэж хариулсан? Яагаад? Би болохоор D хувилбар төмөр гэж хариулсан. Тэгээ төмөр уугаад дээдэг болохоор цусаараас төмөр өгдөг гэж магадгүй. Хүчмгөөд ашиглагдсан болов уу гинэ. За тэгвэл 50 дээр зогссон. Цайрыг ясан сонгосон тэгээд цайрлах магадaltaй ах гэж. Цайр бас уугаад идэгтэй. Ахлаад ивчих болохоор ковидын үеэр гэл уугаад идэж тэ. За арталт нь байгаа 4 дугаартай оролцогч Минжин Сор юу гэж хариулсан яагаад? Дийг сонгосон 50% гэж бодсон уу тэ. Кальцас бэдэгтэй. 2 дугаартай оролцогч Март юу гэж хариулсан яагаад? D төмөр гэж хариулсан. Тийм үү. Ер нь төмөр ах гэж бодоод. Үнэсэн төмөр байдаг гэдэг. Төмөр биш гэж марах хүүхдээ нөө. За 100% дээр өмнөх дугаар дээр бөөнөрөө багшрлалд зогсчол алдаад ирсэн шүү дээ. За сурагч нартаа тэгвэл зөв хариултыг харуулцгаая. Ди боё төмөрөө яалтчгүй. За баяр хүргэе. Зөв хариулсан хүүхдээ. Бидний улаан эсийг бүрдүүлж байгаа нэг уураг байгаа. Ямар нэртэй уураг лээ? Хемоглобин гэдэг уураг байгаа тийм. Тэгээ тэрнийх нь голд ингээд 4 шиг төмөрийн йон байж идэг. Тэр
төмрийн ёоныг ашиглаж нүхнүүд хүчил төрчийг өөртөө даг гэд наахад ашиглагддаг байна. Тэгээд нөгөө Улаанбаатарын Утаантар гэж асуудал байдаг шүү дээ. Хүмүүс юунаас болоод нас нөхчөөд байдаг вүлээ. Угаарын хий нүүр сүрслийн хийж болохоор CO2 те. Нөхөр болохоор CO ихгүй. Тийм болохоор бид нэр дутуу эсэл гээд байгаа. Тэгээд CO яадаг вэ гэхээр цусны нөгөө хемоглобин дээр чи очиж наалтахаараа хүчил төрөгч биш. Тэр очиж наалтахаараа төмрийн ёоныг нийт тал руу шахацдаг. Тэрнээс болоод яадаг гэж буцаж босч явдаггүй тэнчэнээсээ. Дөнгөд хүчил төрөгч дахиж тэн дээр ичиж очиж суухгүй. Тэрнээс болоод та нарын цус хүчил төрөгчийг дээвэрлж чадхаа болоод тэгээд угаартдаг гэдэг процесс болдог байх нэ. Тэгэхээр төмөр бидний цуснд маш богдолтой байх нэ. За сурагч нартаа тэгвэл дараагийн асуултыг өгцгээе. Хэрв 5 машин 5 минутад 5 ширхэг цамц ойдог бол 100 машин 100 ширхэг цамцыг хэдэн минутанд оёх вэ? A 100 минут, B 5 минут, C 1 минут, D 50 минут. Секунд бодлого гэдэг. Айгүй хурд хугацаа. Тэгээд энэ дээрээс нь за марл маш итгэлтэйгээр алхаж гарч ирлээ. Зэ. Долоо доортой төгөлдөр юу гэж ярилсан ягаад их бодож ирнэ амжаагүй л дээ. Тэгээд 5 машин 5 минутанд 5 шиг гэхээр 1 машин 1 минутанд нэгийг гэж бодоод тэгээд 100 машин арай даваа талтай байх юм лөө гээд арайч 100 биш байх гэж жоохон бож амжаагүй. Гэхдээ 80 дээр очиж өгсөн биш. Жоохон эрсдэлтэй тоглоё гэж шийдсэн үү? Зя тэгсэн гинэ. Итгэлтэй байгаа энэ сайхан улсуудаас нэг нь асуунаа. Зя марлаа. Юу гэж ярилсан ягаад? Нэг одоо 5 машин 5 минутанд гэхэр чинь 5 цамц гэж байгаа шүү дээ. Тэгвэл нэг машин 1 минут 5 минутанд нэг цамцыг оёно гэж бодонготлаа тэгээд 5 минут гэсэн. За хэдүүлээд өгвөл зөв хариулт юу байсан болохыг хамтдаа харцгаая. Би боё 5 минут байсан бах нэ. За яагаад? Тэр марлын хэлсэн бодол зөв үү? Зөв. За сурагчдаа бие халаах ганц боломж нэгдүгээр үе дээр л байгаа. Тэгээ цаашаага онооны зарчим бүр улам бүр ихсэд явах болохоор улам бүр хэцүү болж эхэлнэ. Нэгдүгээр үе 4 оноотой байсан бол дараагийн үе 8, 12, 16, 20 гэд хамгийн сүүлийн асуулт 24 оноотойгоо явнаа. Эдгээр үеийн хамгийн сүүлийн асуултыг сурагч нартаа өгье. Уснаас бага нэгттэй гариг аль нь вэ? A. Дэлхий, B. Санчир, C. Сугар, D. Орхос байд. Сурагчдынхаа бодох хугацааг эхлүүлье. Ой, уснаас бага нэгттэй тийм хөнгөн гараг гэж байх уу? Нэгт чи хөнгөн хүлээ хэлбэр биш те. Тэр гаргийг яг нэг гой уутанд хийгээд усан тавих юм бол хөөвнө гэсэн үг юм уу те? Хааш. Арай ч өвөхгүй бах те. Усаа гравитацаараа татчих бах те. За. За, баяр. За ялгарсан. Оо голдоо урцсан. Нэг игнэд жагссан юм шиг бүгд нэг игнэд ороод зогссон. За та хэд ингэж юу юм уу? Яг 80 юм уу те? За 80 юм байна. 50 юм байна те? 30 юм байна те? Оноо алдахгүй тэгтээ бас юмыг аж мэдхгүй оноо авчих юм билүү гэсэн байран дээр зогсчээ. За нэг дугаартай Тамира юу гэж ярьсан ягаад? Бархас байд гэж сонгосон. Ягаад гэвэл бархас байд нь хамгийн том гарыг тэгээд ихэнх нь хий байдаг болохоор уснаас бага нэгттэй болов гэж бодсон. Тийш үү? Хийн гарыг мангар хизлэх үнтэй те? 100% итгэлтэйгээр зогсож байгаа. Сурагч маань юу гэж хариулсан яа? Дэлхий сугар хоёр болохоор хатуу гариг болохоор ягаад ч уснаас бага нэгттэй байхгүй. Тэнгүүт одоо санчир бархас байдгийн хоёр эргэлж байгаа байхгүй. Тэгээд гинэ эргэлж байгаа таны дүүний гравитацийн хүч нь арифметик хүчээр татчихна гингүүд бархас байдаар өөрөө маш их гравитац болохоор таны шиг яа шүү дээ. Яана. Надаас сонсоод зөв хариулсан биш үстэй.
Эсвэл алдсан юм биш үстэй. Яана. За миний сар нэг л яа буруу юм бичлээ гэсэн байдалтай л байгаад байна. Юу гэж ярилсан яагаад? Би эсийг сонгосон. Дарин санчир зуур хоёроо хайлаад. Амар Буруу. хэлдэгтэй. Харин буруу их. Гэж сууч тий. За 30 дээр байгаа мөнгөн сарна юу гэж сонгосон? Сугрыг сонгосон. Нөгөө нэг өмнө нь бол яг хамгийн сүүлийнх дээр юу яаж исэн? Бас гариг дээр алдчихсан аахгүй юу? Тэгээ энэ дээр бас жоохон ихтгэл муутай л байгаа учраас тэгээ зүгээр өөрөө Хэвчээ оноо алдахгүй байна тий. Та хэд дээрээс батоноо дуртай хүүхдэрээс байхгүй юм уу? За өмнөх хэд чи бол амар баталгаатай оноо авсаар байгаа айгу гайгүй байгаа ч тий. За энэ дээр санчиг сонгосон хүүхдтэй нөө. 1 2 За бархасуудыг сонгосон хүүхдүүд байна уу? За энэ хүүхдүүд сонгосон байна. Дэлхийг сонгосон хүүхдүүд ирээ. За гисэн хариултыг сурагч нар маань сонгосон байна. Тэгвэл сурагч нартаа зөв хариултыг харуулцгаая. Уснаас баг нэгттэй гариг бол би санчир бах нэ найзуудаа. Яа ялдлаа да. Хийн гариг хэд өгдөг лээ? 5. Тийм те. 4. Хамгийн том нь юу хэдэлээ? Юу илээ? Бархасууд. Араас нь санчир. Гравитац гэдэг чинь сансан бол эсрэгээр байхгүй хамгийн их гравитацтай гэдэг чинь амар их массыг цуглуулсан. Тэгэхээр цөмрөөгөө нэг дундэртэй гэсэн үг байхгүй. Нөхөр болохоор гаднуураа рингтэй те. Мөсөн рингтэй. Тэрийг бүрэн өөртөө арай татаж амжаагүй байгаа. Тэгээд арай энээсээ нэгт багтаа буюу санчир байсан байх нэ. За сурагчид нар маань байранд очиод хэдүүлээ онооныхаа самбартаа танилцъя. Нэгдүгээр үеийн дараа сурагчид маань онооны самбарт хэрхэн ирэмтлэгдсэн байдгийг хамтдаа харцгаая. Зя бид нэгт ган тогтох маань тэрэгүүлж эхэллээ. 20 оноотой. Эхний үеэс бүгдэн дээр нь 100% итгэлтэйгээр оноо цуглуулсан бол 24 оног авах боломжтой. Нөхөр нэлээд итгэж цуглуулсан байна те. За түүний араас 12 оноотой Марал, Март, Бэлгүүн, Төгөлдөр, Тамир, Анар, Оян дэлгэр, Мөнгөн сарнаа, Минжинсар гэсэн байдлаар зогсжээ. Манай архаг оролцогчд маань хоёул анхаасах 8 оноотой. Тэгтээ зүгээр те. Өмнө хүртэл тэмцээн дээр өмнөх хүлрэл дээр гүйцэх боломж байдаг байсан. Энэ дүрмээр бол бүр хизээч гүйцэх боломжтой. За ийм байдлаар ангилагдсан байна. Дараагийн оноо энэс 2 дахин өндөр оноотой болоод эхлэн сурагч нартаа 2 дахь амжилт хүсье. Ерөнхий ивент тэтгэгч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар. За энэ үзэгчтэй манай 2 дугаар үе эхлэхэд бэлэн болсон байна. Энэ үеийн асуулт болгон 8 оноотой. Үе ахих тусам 4 оноогоор нэмэгдэж яваад хамгийн сүүлийн 15 дугаар асуулт 24 оноотой болно. За ингээд 2 дугаар үе ихний асуултыг сурагч нартай танилцуулъя. За оноо дахиад нөгөө сарнаар гаригтай юм гараад ирлээ дээ хоёроо яана. Хэрв сарны гадаргуу дээр ижил өндрөөс 10 кг төмөр бөмбөг 1 г шувууны өдийг зэрэг унгавал аль нь төрүүлж газарт буух вэ? A 10 кг төмөр бөмбөг. B 1 г өд. C зэрэг унана. D таталцал байхгүй тул хөвнө. Асуултаа сайн хариулахаас гадна өөрсдийнхөө эрсдлийг өөрсдийнхөө мэдлэгтэй харьцуулаад эрсдлийг зөв тооцоолж чадсан сурагч энэ тэмцээнд өндөр оноо авах боломжтой. Асуулт үе ахих тусам хүндрээд эхэлнэ. Тэр үед нь оноо авах гэхээс илүү оноогоо хадгалах чагвартай чухал байж магадгүй. Гэхдээ зарим тохиолдолд зөв үедээ зөв эрсдэл гаргасан хүн сурагч ялах магадлал өндөртэй шүү. Яа, энийгэл Зя сурагчид маань нэлээд л ихтгэл өндөртэй 100 дээр 5 цугласан байна. Ган тогтхос сучд юм болов. 20 оноогоор бидний эдгээр дээр тэргүүлсэн те. Юу гэж хариулсан яагаад? Би болохоор 10 кг төмөр гэж хариулсан. Сарны татах хүч нь болохоор дэлхийгээс 6 дахин бага байдаг учраас татах хүч бол ер нь байгаа. Тийм учраас хүнд нь төрүүлж байна гэж бодсон. Энтэй маргах сурагч байна уу? 100 дууртай андар маргана. Юу болохоор саран дээр болохоор энэ юу байхгүй агаар манлахгүй тэнгуут агарын эсрүүцлээр маш бага гэсэн. Тэгээд дэлхий дээр хүнд хатуу юм ялгаатай хүнд гол шатгаан болохоор агарын эсрүүцлэг болоход хүнд нь төрүүлж аваад хөнгөн нь том талбайт болохоор даа илүү удаан унж байгаа байхгүй. Тэнгуут саран дээр тийм зүйл байхгүй болохоор яд зэрэг юм хий. Өөрөө нэр юу байхгүй. Тэр чин потенциалын нэрг нь
кинетик нөлөө шилжихдээ тухайн биеийн массаас хамаагүй радиотоор 2G асуултаар унана. Тэгэхээр ямар ч ялгаагүй. Гинэ. За тэрэн дээр Минжисор юу гэж хариулсан яагаад? Агийн сонгосон. 10 кг. Буюу төмөр штэ та нар төмөр мэддэггүй бол даг гэл онд штэ. Энд дэр явал бараг тай зэвдлэх бах те. 10 кг төмөр. Хэрвээ энэ хоёрыг зэрэг ундагвал юу болох юм бэ? Зөв хариулт бол зэрэг уннаа найзуудаа. За. Яана. Ер нь би энд олон зогсдог ялагч цөг харсан шүү. За. Манай анар маань зөв тайлбарлсан те. Айгуу нэхур тайлбарлсан те. Тэгэд яг өнөө тэр атмосфер байхгүй болохоор тэр зогсоо гэж хэлэх зүйл юуч байхгүй. Гравитац чинь болохоор энэ хідэн ширхэг өнөө адилхан татж байгаа. Тэр хоёрыг нийлүүлээ бадсан байна уу? Адилхан л татж байгаа. Нэг маастай үзэлж байгаа болохоор хүнд байна уу, үгүй байна уу намайг адилхан татах байхгүй юу? Гэхдээ би жин дээр зогсчул тэр хоёр 10 кг 1 грамм гэл ялгараад байгаа болохоос ш так гэдээ адилхан байна. Тэгэд энэний юу штэ яг саран дээр тэрийг бичлэг хийх гээд нэг нөхөр нэг алах нэгүүд аваа явсныг та мэдхүү. Сансар үлэг дээр. Тэгээ яг унгаас нь бичлэг нь байдаг штэ. Well, in my left hand I have a feather. In my right hand a hammer. And I guess one of the reasons we got here today was because of a gentleman named Galileo a long time ago who made a rather significant discovery about falling objects in gravity fields. And we thought that where would be a better place to confirm his findings than on the moon. And so we thought we'd try it here for you. The feather happens to be appropriately a falcon feather for our falcon. And I'll drop the two of them here and hopefully they'll hit the ground at the same time. How about that? Which proves that Mr. Galileo was correct in his findings. Ийм байсан бах нэ. За тэгвэл сурагч нартай 8 оноотой дараагийн асуултыг танилцуулъя. Үлэг гөрөлүүдтэй нэг эрен үед үүссэн амьтан юу вэ? A. Зан, B. Матар, C. Цагаан баавгай, D. Чон. Балентлоо газар руу талдаа сонирхолтой хүүхдүүд хариулчих болов. Тэгээ сурагч нар маань дараалаа да. За өөрөөсөө итгэлүүд рүү зарцсан болооч. Үлэг гөрөлүүдтэй нэг эрен үед үүссэн амьтан юу вэ? A. Зан, B. Матар, C. Цагаан баавгай, D. Чон. Гэс нэг амьтан байгаа те үлэг гөрөлүүд гэлтэй. Үлэг гөрөлүүд чинь ер нь хизээ үссэн юм бэ? 200 сая жил. Хизээ сүнсэн. Энд бүр би мэдэхгүй хахад амар хэлж байна. Гандагтаа дахиад хэлээд өгч бид нарт. 66 сая жилийн өмнө нөгөө нэг солир бууснаас олж. Солир бууснаас олж нөгөө нэг агаар мандал хортыг тарахад нөгөө нэг үүл дээшээ нарны гэрлийг хааж тэр нөгөө мөслөг болоод хэдэн сая жилийн өмнө нэ тэр? 66 сая. Үүснэ хизээ гэсэн бэ? Үүснэ яг баттай мэдэхгүй л. Хит хавцаа гэлээ. 100 сая жил байв. Гинэ. Тэгээд үзэгчд маань факт чек хийгээрээ амар тэгээд тахгүй те. За би чимээгүйхэн зөв хариултын таад ойлголцсон сонсноо. Аль 3 нь ижилхэн байгаа. Нэг нь шал өөр байгаа. Нөгөө 3 нь нэг юмар ижилхэн гэдрийн дуурсан те. Тэгвэл зөв хариулт юу вэ-снэг хамтдаа харцгаая. Би боёо матар байсан бах нэ найзуудаа. За энэ гуруулах хөхтэй амтан. Хөхтэй амтдыг хулган шиг нэг сони юм байж юм. Нөгөө динозаврууд хиний хэлснээр, гандагтхын хэлснээр сүнжих үед чинь газар дор орж нуугдаад би нөгөө тижээлийнхаа ойртыг зүг хийгээд амьд гарцсан. Гараад ирсэн чи байхгүй юу ч байхгүй нөгөө динозаврууд чи байхгүй алгуулсан. Яс мас болцсон те. Тэгэл нөгөөдөл чинь гинт дүүргэж эзэлж гисэн. Том амтдууд дундаа. Тэгэл янз бүрийн зарим нь араатай амтан, зарим нь далаа руугаа буцаж орж мороо, зарим нь томроод, зарим жижигхнэрээ үлдэж мүлдээ те. Үлэг гөрлийн 90 үед дуусаад хөхтэй амтны 90 үед эхэлсэн юм байна. Тийм болохоор нэг үед байсан амтан матар бах нэ. За сурагч нартай зориулаад 2 дугаар үеийн хамгийн сүүлийн асуултыг танилцуулъя. Халуун ногоотой хоол идэх үед бид амтыг хэрхэн мэдэрдэг вэ? A.
хилний өөгт байрлах гашуун амт мэдрэх булчирхайгаар. B. Хамар болон үнэрлэх мэдрэхүйн тусламжтайгаар. C. Капсацийн хилний өвдөлт мэдрэх хэсийг цочроодог. D. Чихэрлэг амтыг дарангуйлах химийн урвалаар. Халуун ногоо дуртай өгтөө нөө. Араа өргөе. За анхаарлын сарнаас. Халуун ногоо дургу өгтөө нөө. Араа өргөе. Тэр анхаарлын сарнаас. За цаг нь дуслаа да. Яана наашаа одоо тэгэл гол ирэл зогссон да. За батоноо авъё шиг гэж байгаа тий. За батоноо энд нөхөө авсан. Таад гой батоноо авахгүй юу шүү. Зүйтэй. Урд оролцогч бэлгүүнээс юу гэж харилсан яагаад? Си хариултыг сонгосон. Угаасаа BD2-ын биш гэж одоо тэгээд хилний өөгт байрлах гашаанд мэдрэг болчихгоо гэхээр одоо хилний угаар яг мэдрэх сэтгүү санагдтал тэгэл. Тийм үү. Халуун амт гэж ярина ямар амтыг хэлдэг? Угаасаа саний гэсэн шиг уух бэдгүү гэдгийг мэдчихэж байгаа. Тэнгүүд нэг үнэрлээд тийм халуун юм яадгүй шүү дээ. Тэгээд чихэрлэг амтыг дарангууллаа гэдэг тэр амт чинь мэдэрдэг. Тэгээд халуун ногоо амт татна гэсэн үг бол биш гэж бодсон. Тийм үү. Тэгээд C гэж. C хариулсан гинэ. За нэг дугаартай Тамир маань юу гэж хариулсан бэ? 100% итгэлтэй зогссон тий. Би 1 гэж сонгосон. Тэгээд капсец гэдэг нь яг одоо сүнтжилтэн буюу яг зарим амьтдад байдаг яг мэдрэлээс тэгээд шувуу гэсэн бус амьтууд байдаггүй. Тэгээд тийм болохоор халуун ногоотой одоо пепрууд нь үрээ тараахын төлөө ингээд зөвхөн бидний мэдэрч чадах юм халуун ногооны амтыг үүсгдэг. Шувуунууд халуун ногоотой тэр юг идчихэд үрийг тарааж өгдөг. Тэгээд зөвхөн капсицаар мэдэрдэг гэж үзсэн. C. Тий. Хийнэ. За тэгвэл зөв хариулт юу болохыг хамтдаа сурагч нартай харуулъя. Халуун ногоо гэдэг үед бид амтыг хэрхэн мэдэрдэг вэ? Түүний гол шалтгаан бол C буюу капсисийг мэдэрдэг гинэ найзуудаа. Тэгээ зөв хариулсан сурагч нартай баяр хүргье. Тэгээд халуун ногоо гэдэг амт хоёулын нэр ботхоор сандагдахгүй байгаад яагаад тийм амт байхгүй. Бидний амт илүү 5 билүү зүгээр 6 билүү чихэрлэг эсвэл юу лээ хэд имийг умами энтергээ те хідэн зүйлийг л мэдэрдэг. Тэгээд халуун ногоо гэдэг мэдрэл байхгүй. Капсисний молекул болохоор бидний нэг рецептор дээр сунгуудаа бидний натрий калигаар ингээд мэдэрдэг юмнуудыг гид өдөөгчдөг. Дүнгүүд хүний ам болохоор энийг өвдөлт юм уу халуун юм түлж байгаатай яг адилханаар мэдэрдэг. Тийм болохоор жинхнээсээ галж чадж байгаатай адилхан процесс тархи руу явдаг гэсэн үг. Тэгэхээр ялдчихгүй яг халуун ногоо ахна шүү дээ. Хамтран ажилласан ADT кампани. Үзэгчтэй сурагчдын оноотойгоо танилцгаая. Онооны самбаргаар гард ирсэн Тамир маань тэргүүллийг авч гэлсэн баяр хүргье Тамиртоо. 53 оноогоор тэргүүлчихсэн байна. Араас нь Анар 48 оноогоор хөөцөлдөж байна. Араас нь Бэлгүүн, Марал, Март, Ган тогтог, Оюун дэлгэр, Төгөлдөр, Мөнгөн сар 8 сар гэсэн дараалалж гисчээ. Зя эхний 2 үед дууссан. Одоо энэс цаашаа халаалт гэж байхгүй. Энэс цаашаа зүгээр л байлдаан л гэж байгаа. Энэс цаашаа ерөөсөл эрсдэл өгөөж идэг зүйл байгаа. Дараагийн үе асуулт болгон 12 оноотой. Энэ үе дээр би бинийгээ барьж аваад сүүлийн 2 үе дээр дагуу оноотой эхлүүл зүгээр шүү заяа. Хамтран ажилласан Космос шинжлэх ухааны академи. За 3 дугаар үеийн эхний асуултыг сурагч нартай харуулъя. Шумбагч онгоц хэрхэн дээшээ хөвж доошоо живх системээ удирддаг вэ? A. Сэнснийхээ хурдыг нэмж хасах. B. Далайн ус оруулж гаргах. C. Дэлхийн соронзон орныг ашигладаг. D. Хэлбэрээ өөрчилдөг.
Зя байранд очино. Хэрэгтэй байна. Яс энэ шоонод одоо бүр сонио харагдаад эхэлж байна. Зя. Хайд гоё айгуу гоё нормал тархалчих харагдчих та. Зя. Хөрх юм 100% маань энэ удаа ганцаархан үлджээ. За хинээс унаа. Марла. 10 дугаард оролцогч Марла юу гэж ярилсан яагаад? Усан онгоцны хэлбэрээр өөрчилдөг. Дийг сонс. Усан онгоцны хэлбэр яаж өөрчилдөг вэ? 3 дугаартай билгүнэ. Юу гэж ярилсан? Яагаад? Би гэсэн. Би буюу 70 усыг оруулж гаргалч яагаад? Арай хялбар арга шиг санагдаа. Бус нь энэ А гэхээр зүгээр хурдан нэгсэн юм болов уу гэж. Баталгааны оноо аавна. Гэхдээ юу гэж хариулсан бэ? Мөнгөн сарнаа. Би AD 2 дээр жоохон эргэлзэж байгаа тэгээд Д-ийг сонгоцсон. Би буюу усан онгоцны хэлбэрээр өөрчилдөг гинэ. За тэгвэл оюун дэлгэрийг юу гэж сонгосон яагаад? Би Д гэж утсан. Тэгээд усан онгоцны хэлбэрээр өөрчилдөг л гэж. Трансформерс шиг ингээл нэг юм яад юм болоо те. 30% дээр зогссон. Татхоо хэдийг дууссан яагаад? Би болохоор Ааг дууссан. Аха. Гэтэ баг буруу хаа гэж бодчихсон. Яа. Гэхдээ оноо алдахгүй те. За буцаад тэргүүлээ олж яваарай заа. За тэгвэл сурагч нартай аль хариулт зөв байсныг хамтаа танилцуулъя. Зөв хариулт бол би буюу 70 усыг оруулж гаргаж дээшээ хүүхсгээ шийддэг байх нэ. Сая нилийн нормаагаад исэн чинь нийтээрээ алдсан юм шүү. Нилийн нормаагаад нэг моцоошоо. Ингээл яасан. Ки юм эсвэл вакуумтай нэг юм хэсэг зүйл байх нь байна. Хоосон байна гэдэг чинь тэр нийт нягтыг нь багасган те. Тэнгүүдээ дээшээ хөвчнө. Тэр хоосон үлдээс нь зайгаа буцаагаад ус оруулаад ирэхээр нийт нэгт нь ихсэн эзэлгүүн бол байнга юундээ байгаадах нь те. Тэр усаар нь эзэлгүүнээ буцаагаад очингууд доошогоо живээл, гаргаал живээл. Сурагч нартай 12 оноотой дараагийн асуултыг танилцуулъя. Ходоод бидний эзэн хоолыг задлахын тулд ялгаруулдаг хүчлийг юу гэж нэрлэдэг вэ? A. Бүхрийн хүчил. B. Нимбгийн хүчил. C. Давсны хүчил. D. Азотын хүчил. Ханыг л хүчил ялгаруулд юм байна. Тэгээд одоо аль нь хүчил юм болов? Одоо ч амар нимбэг шиг хэлбэртэй лөө. Зэ. Юу ч гэсэн бидний ходоодын хүчил аюу хүчтэй ордог хүчил те. Яа. Энэ азотын хүчил гэдэг нөгөө юу лээ доктор Стоун гэдэг аним дээр гардаг хүчил шүү дээ. Монгол азотын хүчил, азотын бүтээтгүүнд өөрсдөө үйлдвэрлэдэг хүчил сүг болох юм байна шүү дээ. Фүү яа ялгаж байна. Зя манай мөнгөн сарнаа нэг тийшээ эргэлзэж ирсэн аа. Ийшээ ирээ зогсцсон уу? Би A буюу бүхрийн хүчил. Яагаад гэж бодсон? Бусд нь эхлээд бол C B2-ыг бол заа ер нь бол буруу гэдгийг жоохон мэдээд таамагласан гэх юм уу. Тэгээд хөхрийн хүчил, азотын хүчил хоёрыг яаж байгаа л тэгээд хөхрийн хүчил гэж бодсон. За тэгвэл Тамира юу гэж хариулсан яагаад? Тэгээ азотын хүчил гэж хариулсан. Азотын хүчил. Яг тэгвэл давс бас дэвний хүчил хамаагүй сул хүчил тэгээд хөхрийн тэгээ азотын гэж бодож байгаа азотын гэж бодоод. За энэ унаас хамгийн их ашиглагддаг хүчил нь хөхрийн хүчил мэдгүй. Хөхрийн хүчлэр та хэд тухайн улс орны яг үнд аж үйлдвэрлэлийн ямар түвшинд явж байгааг хэмжиж болдгийг мэдгүй. Монгол улс хэр хэмжээний хөхрийн хүчил үйлдвэрлэдэг вэ? Одоогоор тийг. Гэхдээ явандаа үйлдвэрлэлтэй болох бах те. Зя тэгвэл сурагч нартай аль хариулт зөв бэ гэдгийг харуулнаа. Ходоодонд байдаг хүчил бол C буюу давсны хүчил юм аа найзуудаа. За дүү хариулсан байна үлгэнэ баяр хүргье. Тэгээд хүчлийнхаа химийн томьёог бодоод үзвэл H холоор гэдэг юу байгаа? H холоор. Тэгээд давсны чинь өөрийнх нь юу вэ химийн томьёо? Натрийн холоор тэгээд давсны гэж хэлээд байгаа шалтгаан нь хойдлынх нь холоор тэнд байгаа гэсэн үг. Бид нар давс байнга идэх шаардлагатай. Нэгт бидний мэдрэлийн систем төр натрийн ионоор ажиллана. Үлдсэн холоор нь яах нь вэ? Гаргаад тавихгүй эндийг ашиглаад бас
сэмхийн холоо боловсруулах нь байна шүү дээ. Тэгэхээр амар хэрэгтэй гэсэн үг байхan байна. Мэдээж нэмэгний хүчил биш. Хүүхрийн хүчил байхын тулд хүүхэр гэдэг элемент бид нар байх шаардлагатай хортой. Азотын хүчил бол азот тэр чигээрээ байгаа ч гэсэндээ азотын хөтөл бол биш байх нэ. 3 дугаар үеийн сүүлийн асуултыг үзэгч нартай танилцуулъя. Хэрэв та аянга цагснаас 3 секундын дараа дууг нь сонссон бол танаас хэр хол зайд буусан бэ? A 100 м, B 1 км, C 3 км, D 300 м. Зэ дууны хурдыг нь давхар шалгаснаа бас матийг нь бас жоохон оруулах гэдэг юм тий. Дууны хурдыг мэддэг хүмүүс бол бодож болгүй дээ. Дууны хурд тэр хурдыг бол амар хурдан тий. Манай лоортыг итгэлээ царай тэгэл гараад ирсэн. Зя өмнөгшгөө нормал тархалт тийшээгээ ийш болохоор 2 хүмүүс өгсөн. Оо бүр заашилчлаа. Бүр багтаа заашилчлаа. Зя сурагч нар маань хариулсан. Манай Март маань ер нь л аюулгүй тоглолт хийгээл байгаа те. Аюулгүй тоглолт хийж байгаа. Сүүлийн дээр зум гарч ирэл ялагч болохгүй бол оролдоно гиндэ. За манай хоёр маань амар өөртөө итгэлтэй энэсгэл тодорхойлцсон. Зогсож чинь та хоёрын хариултыг асуухгүй. Төгөлдөр маань хэрхэн хариулсан бэ яагаад? Ер нь л харахад 100 м 300 м бол арай л боломжгүй санагдаад километрээс арай дэндүү орох юм санагдаад их сайн мэддэг хариултаа байгаагүй. 3 км гэж ирсэн. 3 км. Нэрээ 100 м-ээр арай л жойрох юм уу те? 3 тас их нь яг энд боохно шүү дээ. Бараг энд ч юм уу те? Нүд нь харагдах хэмжээнд шүү дээ. За тэгвэл энэ асуултанд хэрхэн хариулсан бэ? Марлаа. Аягны хурдыг болохоор нөгөө лавл 3-тай тоо байсан санаад байгаа байхгүй юу? Тэнгүүтлээ 100 м юм уу 1 км байх гэнүүтлээ 100 м. 100 м сонгоцсон уу? Яа, гин царай сонирн болоо авцсан. Нэрээ 100 м чи арай л ойрхон юм байна гэсэн бодлоод байсан байна тий. 8 дугаартай тогтхоо. Юу гэж хариулсан ягаад? Би бодохоор би хувилбар 1 км-ийг сонгосон. Дууны урд нь 340 м/сек байдаг. Тэгээд ойролцоогоор бодоод 1 км гэж бодсон. Гинэ тэгвэл зөв юм болов эсхийг хамтдаа харцгаая. 9-р асуултын хариулт бол би буюу 1 км байсан бах нэ. За баяр хүргье. Ялтчгүйтэй 330 орчимтай тий. Тэгээд дээш доош нэлээд жоохон агаараа нэгтмэгтээс хамаараад хэлбэлзэн. Тэгээд яг 3 секундээр орчингод дунджаар 1 км-ийн цаана байгаа зүйл так гэл өнгөрчөөл. Бүф гэнэ штэ 3 секундын дараа. За ийхүү манай 3 дугаар үе дууслаа гэдүүлээ. Онооныхаа самбартад хэлсэн. За нэг тамбир маань 1-р байраа хадгалж чадсан байна. 2-д бэлгүүн. За 3-т маш тун ойрхон анар март гэсэн дараалалаар манай эд маань жигсжээ. За сурагч нартаа сүүлийн хамгийн өндөр ноттой 2 үед нь амжилт хүсээд дараагийн үе рүү орцгоё. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 1992 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид Алтай саяны экобус, амар мөрний сав газар, Төв Азийн говь цөлийн нутагт орших ховор, нэм ховор амьтад болоод экосистемийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал тусгай хамгаалцтай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, цэнгэг усны экосистемийг хамгаалах, нутгийн иргэдэд түшгэлсэн байгалийн нөөцийн менежментийг нэвтрүүлэх, байгаль орчны боловсрол олгох зэрэг чиглэлд төр, хувийн хэвшил, нутгийн иргэдтэй хамтран ажилладаг. Үзэгчтэй энэ манай хамгийн төсөглийн 2 маань эхлэхэд бэлэн болсон байна. Сурагчид маань хоорондоо гал гарс өрсөлдөөнийг үзүүлж байна. Сүүлийн 2 үе дээр өрсөлдөө улам чангарах бах. Тэгээд 4-р үеийн 1-р асуултыг танилцуулъя. 1980 оны үед дэлхийн нийтээрээ хөргөгч, агаар жуулагч,
цацдаг шүршигчийн хэрэглээг эрс хориглосон. Тэгвэл хими ямар хий манай дэлхийн озоны давхаргыг цоолж байсан бэ? A. Нүүрс хүчлийн хий. B. Метан хий. C. Фреон буюу CFC. D. Хүхэрлэг хий. Манай озоны давхарч одоо яаж байгаа вэ? Цоороолоо байлоо. Урагтаалаа, томроолоо байлоо. Гайг угаад бол яаж байгаа лээ? Яа анхаарлын сарнуулсан шүү амжилттайгаар. Зогсоо итгэлээ дарцсан те. Зя. Манай эдмэн болохоор аюулгүй үзэж эхэлж байна те. За энэ дээр аль хий юм болоо 80% өөртөө итгэлтэй байгаа бэлгүүн. Ясуу. Манай нэг багш нь сил гэж хэлж хэлсэн санагдав. C буюу Фрон CFC. Өөрчлөлт гам баггүй. Тэгж л хэлж хэлсэн сан. За тэгвэл энэ асуултанд маань 2 дугаартай Март тэгвэл юу гэж хариулсан яагаад? Би A B D3-ыг бодож байгаа. Ер нь сонсож байгаа болохоор тэгээд C гээл яатсан. Агаар мандлыг цоолж исэн болжсэн гэж сонсож байгаа болохоор. Тийм мэдэхгүй юугаа сонгоцсон. За энэ дундаас нөгөө 3 танил байна. Энийг л хусыг явуулсан байна тийм. Энэ C-ийг сонгосон хүмүүс гараа өрөөдөө. Ямар шалтгаантай та C-ийг сонгож байгаа? Нүүрс хүчлээ гэж сонгосон. Гэтэ энэ хариултанд өөрөө л нэг хямрах ихтэй л биш үү? Хэлээ юу? Тийм. За. Одоогоор ер нь агаар мандалд хэр их байдаг хий гэж бодож байна. Энэ дээр нөгөө итгээд хорьсон хий. Хориод байхад хэр их байдаг гэж бодож байна. Байгаал болоо те. За хэдүүлээс тогч нартаа зөв хариултыг танилцуулъя. Поёси Фрон CFC зөв бахнэ. За хариулаад динараа амар инээсэн сараад ер нь хүн мэдчихсэн юм а хариулахаар нэг амар инээд төрдөг шүү дээ. Онцгойд амар инээж жаргал ирж байгаа. За манай Март бүр амар жаргалтай инээж байна. За. Бусдын дэрнгээсээ үнэхээр магаралд мандал маш ихэр байгаа. Тэгээд нөхөр озоны хийг цоолсон гэдгийг бид нэр ажиглалтаар болон процессыг нь ажигласнаас ороод бид нар мэдээгүй маш ихэр ашигласан. Хамгийн ихэнд хөрөгчөнд ашигладаг байсан. Яг л энэ яагаад хөрөгчөнд ашигладаг байсан бол хариулах хөгтөө нөө. Юу гэж таамаглаж байна хөрөгчөнд? Миний хэр шатдаггүй байсан санагдаад байна. Хэмээн шатдаггүй материалаас нь нэг юм хий ялгаатай санагдсан байна. Нэг мотор нэг. Миний нэг хамгийн дуртай итэрс байгаа байхгүй юу? Тэрэн дээр нэг энэ хүний тухай ярьжсэн. Гэтэ тэр арай өөр битсэн илүү нэг тэрж яриасан. Шатдаг нэг хийг хөрөгчөнд ашигладаг байсан. Энэ тэрнээс гайгүй сонголт байсан байхгүй юу? Энэ нөхөр яадаг вэ гэхээр одоо нөгөө хий байгаа зүйл конденсацлаад эсвэл буцаж ууршихтаа тэр энергийг халуун дулааныг нэг бол аваад нэг бол алдаж чаддаг. Тэгвэл хөрөгчин чинь маш хурдан дулааныг аваад гадагшлуулаад гадагшлуулах гэдэг тэрэнд айгүй ашиглахад ашигтай хий байсан байгаа хөөхгүй. Тийм болохоор энийг ашигладаг байсан байх нэ даач аюул болон галцсан те. Сурагч нартаа 4-р үеийн дараагийн асуултыг танилцуулъя. Үлээсэн шаарн доторх гелихийг сороод ярих үед дууны өнгөнд нарийсдаг. Үүний шалтгаан юу вэ? A. Гелийн хоолойг боож дууны хөвчийг агшаадаг. B. Гелийн хими урвалд орж хоолойг түлдэг. C. Гелийн агаараас хамаагүй хөнгөн тул дууны долгион түүн дээр 3 дахин хурдан тархаж өнгөн нарийсдаг. D. Тархины хүчил төрөгч багасснаас болж булчин чангардаг. Ийм шаарнууд байгаа гэдэг шүү дээ. Шаар сороод гэдэг хүмүүс яриад хэлэхтэй. Энэ асуултын хариу нь юу юм болоо гэж ярих юм шүү дээ.
Хөөе юу ингэс өгсөн гинт сольж молцсон таад юу болчих вэ? Хариултайгаа танилцахаас өмнө үзэгчтэй анхааруулга болоод нэг чухал мэдээллийг хүргэе. Хүүхдийн баяр удахгүй болно те. Хүүхдийн баяраар ялангуяа ийм нөгөө хөвдөг хийнүүдийг ихээр борлуулдаг. Гэхдээ тэр хийнүүд болгон дотор байгаа нь гели хий байдаггүй. Гели бол хүнд аюулгүй. Гэхдээ илүү хямдхан болохоор ус төрөгчийг ашигладаг. Ус төрөгчийн хийн аюултай зүйл юу вэ гэхээр орч өгөх юм бол тесэрдэг. Яг л энэ мэдээллийг сонсчоод шаарыг үлээгээд гелийн үгийг нь мэдэхгүй байжж ашиглаж болохгүй гэсэн үг. Яг л сурцсан байгаа үедээ амных нь ойролцоо орж үсэх юм бол уушинд нь тесрэлт болох аюултай гэсэн үг шүү. За. Тэгэхээр ийм аюултай байх нь байна. За сурагчд маань харин энэ асуултанд хэрхэн хариулсан бол доо. Төгөлдрөө 80% дээр зогссон байна. Аль нь юм болоо? Ягаад? Си хариултыг сонгосон ер нь. Си хариулт ягаад? Гелийн агаараас аим хөнгөн гэж сонсчихсон. Тэгээд нэг харахаар бодиттой юм шиг санагдаад. Хөнгөн гэдэг нь бол үнэ те. Гэхдээ өгүүлбэрийн талаас хойш ямар л те. Яг зэрэгээрээ удаа минь яад дөө илүү нахтай зүйлд илүү хурдан тарна. Илүү их нахтай зүйл дөө илүү хурдан тарна. Илүү бага нахтайд нь удаан тарна. За тэгвэл андар маань юу гэж хариулсан? Би болохоор гели өөрөө миний чи болохоор оролт авахгүй байхгүй. Тэгэхэд би бол бороо. Тэгээд си саний ирсэн шиг дөө нэг яг эсрэгээрээ илүү сэрэг болох 3 дахин удаан. Тэгээд бид ийм сонгосон. Итгэлтэй байна уу? Сэрэг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хөнгөний үт хөнгөнтэй. Гэтэ сэрэг гэдэг чинь болохоор нэгтийн хэмжигдэхүүн яриад байна те. Тэгэхээр чинь өөр болох гэдэг те. Тийм ээ. Тэгээ бодож үзсэн. Гэтэ мэдэхгүй байлаа. За 30 дээр зогссон Минжээ. Манай архаг оролцогч. Юу гэж хариулсан бай яагаад? Өөртөө нэг амар итгэлгүй байна гэхдээ дийг сонгосон. Дийг сонгоцсон уу? Тархины хүчлэлтөрч бас төгчөөс гэж чангарчдаг гэж магадгүй юм гинэ. За, зөв хариултыг нь харах уу яах вэ? Тадас өөр сонсомоор байна уу? Хиний хариултыг сонсох уу? Сонсохгүй. За, дүгэл сонсноо. За, манай нэг дугаартай оролцогч Тамир маань юу гэж хариулсан бэ яагаад? Би бол CB-г бол бурууг мэдчихсэн. Тэгээд ерөнхийдөө бол азаа үзэл аг сонгосон. Хөвчийг яг дууны хөвчийг агшаагаад нэрийсгаж яг хоолоо нэрийс дуурдаг болохоор буруу хариулсан бол яана. Эргэлзээтэй үжид энд очсон зүг байсан уу юу? Ерөнхийдөө бол одоо ч ер нь амар багаар тоглосон, ихээр тоглосон яг зүрх гарахгүй гэж би үзсэн. Тийм болохоор тодорхой ч гэсэн ингээд өөртөө ихтгэлтэй бол ингээд 200-аар яваал хэлсэн дээр. Тэгэхгүй бол анар манай бэлгөө хоёр бол надаас хамаагүй ухаантай. Тийм болохоор 100 тэгээд 80 дээр зогсоод байвал би 30 дээр хэр зогслоо гэж гүцгүйгээр. Ингэсэн одоо буруу бол тэгэл буруу. Алсыг хараад эхлээл яв дайрсан байна. Гэхдээ энэс болоод тэргүүлээ алдчих вэ дээ. За сурагчдаа зөв хариулт юу байсныг хамтдаа танилцуулъя. За зөв хариулт бол Си буюу гели хөнгөн болохоор юм байна найзуудаа. Та төсөөлөөр зөө би юм том юм нөгөө туухай барьсан бай гэж бодъё. Туухайг би сэгсрүүл удаан сэгсрэнтэй. Бүр хүндээ байл удаан сэгсрэнтэй. Туухайны оронд би харандаа барьчвал би хурдан сэгсэрч чадна. Давтамж нь өөр байгаа зэн. Давтамж нь буюу би ингэж ярьж байгаа ийм ягаад ийм болчихгүй ийм хурдан давтамжтай болчих жоох гэсэн үг байхгүй юу? Тэгэхэр тэгдэг. Хэрвээ илүү хүнд хийг хүнд инерти хийдэг нь зөвтэй. Өөр инерти хийх хичээлвэл бүр хүнд хийг ашиглах юм бол хоолой бүр бүдүүрээд ингэ сонсогдож бас болох нь. За дөрөвдүгээр үеийн хамгийн сүүлийн асуулттай бүгдээрээ танилцъя. Дэлхий дээр улсынхаа нутаг дэвсгэр дотор оршдог 2 орн байдгийн нэг нь Ватикан бол нөгөө улс нь юу вэ? A. Лесото, B. Өвөр Монгол, C. Украин, D. Шинэ Зеланд. За сурагчдынхаа бодох хугацааг эхлүүлье. Улс дотор л улс байдаг байх гэдэг шүү дээ. Цаад хэлэх гээд байгаа л гэх. Багш нь бол зөв хариултыг нь бол мэдэхгүй. Даа тэгээд цуг хараа зураад мэдээд авах нь. Яа шууд гүсээ. Ийшээ зогсон мокс гэдэг шүү дээ би нэгэ. Ийшээ зогсчихгүй чинь би энэ ганцаараа зогсчих хийлгээд тийш. Тогтсон ч үгүй чадахгүй. Би эндээ зогсноо л гэдэг үлдлээ. Зя. Та дэд итгэлийнхаа байрыг солих ганц боломжийг олгоё.
Зөө тэгсэн чинь нөгөө чи зогсчихлаа шүү дээ. Гуйж ийн гэдсэн чи гуйлтыг нь зөвшөөрлөө. Зя сурагчд маань хариултаа өгсөн. Айгуу гоо нормал харгалт руу орчоод энэ ийшээ нэг хүн орчвол гэдэг шиг те. Ямар хариултыг сонгосон бэ? 100% итгэлтэй байгаа. Аннаар. Ватикан болохоор нэ Итали дунд оршдог бас. Десото гэдэг бас яг Өмнөд Америкийн яг дунд одоо хайшаач харсан Өмнөд Америк хөрөөлөгдсөн тийм. Өмнөд Америк. Тэмүүд Африк. Өмнөд Африк. Хариултаа солисон тогтгоо юу гэж хариулсан бэ? Би болохоор өвөр Монгол гэж хариулсан. Өвөр Монгол гэж хариулсан. Яагаад? Хятадын газар нутг дээрээ өвөр Монгол улс гэд дээрээ идэх болохоор өвөр Монгол ах гэж. Тэгдэгтэй. Тамираа тэргүүлж ирсэн шүү дээ. Одоо яаж байгаа бол юу гэж хариулсан? Лесото гэсэн хариулсан. Лесото яагаад? Яагаад гэвэл Украин, Шинэ Зеланд бол улс тэгээд өвөр Монгол гэж минийх сонсож байгаагүй тэгээд Лесото гэсэн. За тэгвэл 100 хариултыг хамтдаа харцгаая. За 100 хариулт бол буюу Лесото зөв байсан байна. Яг зөв хариулсан байна. За баяр хүргье. За хэдүүлээ ганцхан үе үлдлээ те. Онооныхоо самбартай танилццгаая. Зя 126 оноогоор Анар маань 1-р байранд ороод иржээ. Хоёрт Бэлгүү маань 95 оноогоор, араас нь 58 оноогоор Тамир маань гэх мэтчлэн Март Марал оюун дэлгэр төгөлдөр ган тогтох Мөнжинсар мөнгө сарна гэсэн байдлаар жигсжээ. За шинээр тэргүүл орчихсон сурагчтай баяр хүргье. Шинжлэх ухаанд дургүй хүмүүс байдаг. Бүгд л төрөлхийн сониуч. Дэлхийг өөрчилсөн нээлтүүд супер ухаанаас биш энгийн ажиглалт сониуч тархинаас төв. За манай 3 дугаар дугаарыг хамгийн сүүлийн үе. Энэ үеийн эхний 2 асуулт бол 20 оноотой, сүүлийн асуулт 24 оноотой. 5 дугаар үеийн хамгийн сүүлийн үеийн эхний асуултыг сурагч нартай танилцуулъя. Мэдээллийн технологи хиймэл оюун ухааны хөгжилд компьютерийг хүн шиг сэтгэж чадаж байгаа эсхийг шалгадаг алдартай тестийг юу гэж нэрлэдэг вэ? A. Эйнштейний тест. B. Тьюрингийн тест. C. Элон Маскын алгоритм. D. Бинар тест. Компьютерийн шинжилгээ ухааны асуулт орж ирсэн гэж би бүр ямар хүсэж ирсэн гэж. Яа, манайд маань амьсгаа аваад юу компьютер гэж ярьсан юм уу? Байгалийн ухаанд орох юм уу гэсэн царай нь харагдаад тах чи өөдөөс. Яана. Энэ нөхдийн аль нь тест юм бол те? Эсвэл алгоритм юм уу? Юу юм бол? Нэг ашиглагддаг аппарат нөгөөдөр нь ашиглагддаг. Компьютерийн шинжилгээ ухаан ч гэсэн одоо байгалийн шинжилгээ ухаанаас салсгүй нэг хэсэг болсон те. Чанга асуулт байсан байна те. 7 дугаартай төгөлдөр маань юу гэж хариулсан ягаад? Ер нь C гэж хариулсан. C буюу Элон Маскын алгоритм. Эйнштейний тест, бинарын тест хоёр ер нь бол их хуучны хүмүүс AI-тэй төгч очихгүй гэж бодоод тэгээд Элон Маск нэрээ боломжтой юм болов гээл. За тэгвэл энэ асуултанд уул нь биднийг төрүүлж авсан те. Тэгээ жоохоо эрсдэл аваад нэг удаа алдсан те. Энэ удаа яасан болоо юу гэж хариулсан ягаад? Би D binary тест гэж сонгосон. Тэгээд ягаад гэвэл А бас С биш тэгчээд миний зөв санаж байгаагаар бол тэр тест нь ингээд хиймэл оюун ухаан хүнд өөрийгөө хүн гэж мэддэгдүүлэх тест одоо яг анх компьютер үүсгэхэд анх ашиглаж болж исэн тэр үед яг хүнтэй хооронд нь яриулаад тэгээд яг тэр ярьсан хүн нь би хүнтэй ярьж ингэж хэлсэн бол тэгээд хүн шиг сэтгэж ингэж байсан. Тэгээд ер нь БД дээр дээлгээд таасан. Тестийг нь төхөж тайлбарлаж байна. Тэгээд одоо бол бид нар энэ тестийг ашиглахгүй байгаа. Тухайн үед энэ тест л яг л супер юм байна гэж бодож ирсэн.
одоо энэ тест хол давагдцсан. Тогтгоо. Энэ асуултанд юу гэж хариулсан яагаад? Би болохоор D гэж хариулсан. Тийм үү? Бас адилхан шалтгаанаар. Тэгвэл сурагч нартай зөв хариултыг танилцуулъя. Зөв хариулт бол Тьюрингийн тест гэсэн баг нэ хүүхдүүд ээ. Yes. Чи азтай юм а те. Азтай үдээр аягүй азтай юм бэ те. За Тьюрингийн тестийг яг уулын зөв хэлсэн энд. Тьюрингийн тест яадаг вүлээ? Хүнээр шүүлгүүлээд энэ хүнтэй баахан нэг хүнтэй харилцаа яриа өрнүүлнэ. Харилцаа яриа өрнүүлж байгаа хүн чинь алгоритм уу? Эсвэл хүн үү гэж таалгана. Хэрвээ тэр хүн таагаад тэр тааж байгаа магадлал нь 50% ойрхон байх юм бол буюу 50% гэдэг чинь ялгахгүй гэсэн үг шүү дээ. Машин хүн хоёрыг тэр мөчөд хүн төрлөختнийг AI давнаа гэдэг тийм тест байсан юм байна. Тэгээд энэ тест аль хэдийнэ давагдсан. ChatGPT 3.5 биш бүр 2 цэг point дээр давагдсан. Одоо болохоор бүр хэд бол явж байгаа лээ те. Янз бүр алгоритмууд гарч ирээ. Супер болсон байгаа те. 5 дахь үеийн 2 дугаар асуултыг танилцуулъя. Дэлхийн гадаргуугийн хамгийн их хувийг ямар химийн элемент бүрдүүлдэг вэ? A. Нүрс төрөгч. B. Төмөр. C. Цахиур. D. Хүчил төрөгч. Энд дээр бүжиж мөчлсөн те. Та нарын гიშгэж байгаа газар ер нь дийлийнх нь ямар элемент үүд юм бэ л гэж штэ. Бид нарыг одоогийн байдлаар тэргүүлж иж магадгүй анараас сунаа. Би болохоор дэлхийн гадар дээр нэ био организмууд байгаа штэ. Мод үндэс өөрний газар шарааг нэнгүүд. Тэгээд тэдний хамгийн төвөөмөл элемент нь нүүрс төрөгч байгаа. Тэнгүүд аадгүй нүүрс төрөгч байх гэж бодоод тэгээд 50% итгэлтэй болохоор юм. 50% итгэлтэй байна тий. Сонирхолтой локер бодсон байна тий. Бидний чинь carbon based life form буюу карбон суртаа амьд организм битүүд гэдэг шүү дээ. За энэ асуултанд маань 100% дээр зогссон хоёр оролцогчоос асуунаа. Юу гэж хариулсан? Яагаад? Би болохоор А үйлбэр нүүрс төрөгчийг, төмөр цахиур хоёр нь бол арай биш байх гэж бодоод хүчил төрөгч, нүүрс төрөгч хоёрыг бодож байгаа. Нүүрс төрөгч гээд одоо бас оноо алдсан авсан ялгааг болохоор 100% дээр зогссон. Нэг дугаартай оролцогч Тамир маань юу гэж хариулсан? Яагаад? Би бол цахиур гэж сонгосон. Цахиур яагаад? Ерөнхийдөө бол төмөр ш тэгээд ерөнхийдөө бол таасан юм. Аа. Одоо бол саяны хэлсэн шиг оноо алдсан, авсан нэг зураг харахгүй болохоор нэлээ шантарсан. Өндөр. Ого. Би нэлээ өндөр нөгөө рисктэй тогноор санагдаад. Аа. Ерөнхийдөө бол тэгсэн. Яа, энд нь анар инээгээл. Чи намайг гөцгөө. Анар болохоор энэ урд яваа болохоор жоох риск яа. Би ер нь баг энэ байх гэж бодож байна. Тэгтэл 50%. Хамт тэгвэл 100 харилтыг харцгаав. За тий 100 харилтаарай. Ди боёо хүчил төрөгч байх нэ найзуудаа. Яа, бутайдын төсөөс шал өөр хариулт байсан байна уу? Төгөлдөр хүчил төрөгч гэсэн те. За баяр хүргэе төгөө хариулсан байна. Бид нэр агааргийн 21% орчим нь хүчил төрөгч гэж мэдэнтэй дийлэх маш их хувийг эзэлж байгаа те. Тэр гэхдээ тэрнээс илүү 46% байт юм байна. Яагаад тэгэхээр хоёлаа дөрөв юу ярьлаа? Захиур, ил захиурын оксид штэ. Буюу хүчил төрөгчийг агуулж байгаа байхгүй юу? Бүх чулуулгуудад дийлэнхт нь хүчил төрөгч ордог. Тийм болохоор хүчил төрөгч гэдэг элемент энэ газрын дийлэнх элементийг бүрдүүлдэг хоног. Өөр ямар элемент байсан ч гэсэн хүчил төрөгч гэдэг атманаас сутаж чадахгүй. За үзэгчдээ ийгүү манай 3 дугаар дугаарын ялагчийг тодорхойлж магадгүй хамгийн сүүлчийн асуултаа хамтдаа танилцгаая. Орчлон ертөнц хурдцтайгаар тасралтгүй тэлж байгааг эрдэмтэд юугаар баталдаг вэ? A. Одод жижигэрч байгааг дурангаар харснаар. B. Холын галактикуудаас ирж буй гэрэл улаан шилжилт рүү хуурч байгааг хэмжснээр. C.
харанхуй матер олширч байгаагаар. D. Гэрлийн хурд удааширч байгаагаар. Гэсэн хариултууд байна. Сурагчдынхаа бодох хугацааг эхлүүлье. Орчлон ертөнц хурдцаагаас гадна хурдадгалтайгаар хэлж байгаа тийм. Гэл байгаа. Хэлж байгаа болов яаж байгаа юм бол тэгээд биднийг ажигласан хүмүүс юун дээр туулгууруулж ин дүүлдэг гаргасан юм бол тийм. За хүүхдүүд маань харж байгаа бол 3 нь яваад нэг нь дараа л энэ да. За сурагчид маань өөрийнхөө итгэлийн дагуу ангилагдаж дууссан. За энд 1 2 3 4 5 6 7 хүүхэд 1 2 3 хүүхэд гэдэг байдлаар зогсож байна. Бид нар однуудыг ер нь юугаар хардаг вүлээ? Юугаар? Телескопоор хардаг те. Биднэрт байгаа хамгийн том телескоп юу вэ? Хаббл амар том телескоп байгаа те. Тэрнээс гадна нэг том телескоп байгаа юу? Сүүл төхөр гэсэн юм. Зүйтэй Джеймс Веб гэдэг телескоп байгаа. Джеймс Веб хаана байдаг вэ? Сансарт. Сансрын бүр яг хаана нэгдэх вэ? Мэдгүй. Нилийн хол. Дэлхийн сүдэрт нарнаас нуугдаад бийждэг. Ягаад тэгэхээр нарны гэрлийн бохирдлоос холдохын тулд. Тэгэхэд нэг тогтвортой зоон дээр байдгийг. За Хаббл гэдэг бас телескоп байгаа тийм. Хаббл телескоп бол дэлхийг орбитлоо тойроод эргэж идэг. Нөхцүүд хаяа дэлхий рүү хардаг гээл байгаа. Теглон зорилоор ашигладаг гээл байгаа. Би бол тэрийг мэдэхгүй болдог ч юм уу ч юм уу тийм. За манай Март бол тийм. Тоглоомын турш аюулгүй байдлыг бол маш сайн хангаж ажилласан тоглогч байгаа тийм. 30 дээр зогсож байгаа. Юу гэж хариулсан? Ягаад? Би хийж хариулсан. Нэг юмнаас уншсан санагдаад тэгээд нэг амар юм бах гэж боддог тал тэгэл. За гинэ. Тэгвэл ган тогтох юу гэж хариулсан? Би хариул. Улаан шилжилт гэж хариулсан. Улаан шилжилт. Улаан шилжилт гэдэг процесс ер нь яадаг процесс вэ? Доктор эффект гэж байдаг шүү дээ дуун дээр. Одоо ингээд ойртож ирж байгаа зүйлийн давтамж нь ихсээд тэгээ хоцших юм бол давтамж нь утасдаг. Нэг гэрлэндээ нэг тийм үзэл болдог. Ингээд ашлын эсэнд тэлээд ахаар одоо холцож байгаа юмнууд улаанлуугаар шилжээд ойртож байгаа юмнууд синхрлүүгээр шилждэг тийм гэрлийн үзэл байдаг. Тэгээд трийг анхаарч иртүүснээр нэ гэдэг байна. Гинэ. За манай хамгийн сүүлийн асуултын зөв хариулт бол би буюу улаан шилжилт зөв байсан бах нэ. За сурагчид маань амжилттай явуулсан тийм 15 асуултыг гарлаа тий. За хэдүүлээ энэ дээр очиод онооныхаа самбартай хамтаа хэлцгээе. 2 дугаар улирлын 3 дугаар дугаарын ялагч хэн болсон болоо? Хамтдаа онооны самбартай танилцж харцгаая. Зя 3 дугаар дугаар ялагч Анар шалгарч баяр хүргэе. Анар маань биднэрт маш гоёор тайлбарлахаас гадна асуултуудаа оновчтой хариулаад амар гоё тайлбаруудыг оновчтой биднэрт өгөөд ялч юм үнэхээр өвчтөе өрсөлдсөний дүнд ялсан байна. Тэмцээнд оролцох сонирхолтой. Ялах бүрч сонирхолтой. Тийм болохоор ялсан оролцогч Анараасаа сэтгэл ямар байна? Ямар шүү байв гэдгийг сонсъё. Би болохоор одоо нэг юу Стварингаас ингээд алфавитад хилдэж гисэн байхгүй. Тэгээд нэг анх орж ирэхдээ бол ерөөсөө байр ижилтгүй нэг эхний хардаад ороод нэг нэ медалаас болтгаад идэв. Тэгээд дараа нь автаа оронгуудаа дандаа тусгай байр аваад тэгээд нэг энэ жилээс нэг хөрөл мөнгөн медаль авч эхэлж байгаа. Тэгээд ер нь хэрэг нь харж их байна да олон жил. За энэ хүү эрхэмэндүүд үзэгчтэй манай 2 дугаар улирлын 3 дугаар дугаарын ялагч инхүү тодорлоо. Манай ялагчаар 169 оноогоор 11-р сургуулийн 11-ийн Б ангийн сурагч Эрдэнэ булганы Анар тодоржээ. Баяр хүргэе. Анарт маань 500,000 төгрөгийн шагналыг мөн дээрээсэн сүүлийн шатанд шалгарах эрх очиж байгаа юм байна. Улам бүр сусаар байгаа хүүхдүүд баяр хүргэе.
өөрийгөө энэ би хийхийг хүссэн юмаа хийсэн гэж бодож байна. Би бол нэгт орё гэж яг өөрийгөө бодоогүй би зүгээр ороод үзчихье гэж хэлсэн. Тэгээд анарыг бол ялахыг мэдчихсэн. Анар бас одоо итгэмээргүй ухаантай миний